Тэгэхээр төрийн албаны зөвлөлд хандаж хоёр асуух зүйл байна. За нэгдүгээрх нь цахим засал одоо Монгол улс цахим засгалаараа бас нэлээд одоо дэлхийн хэмжээнд бас дээгүүр явж байгаа улс орны нэг тооцогддог. Төрийн олон үйлчлэгээ захимжиж байгаа. За энэ өнөөдөр төрийн албан хаагчдын тоонд төрийн албан хаагчдын бас мэдлэг ур чадвар тавигдах шаардлагууд бол тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Магадгүй энэ бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, тоог өшөө багасгах ийм нөхцөлөд бүрдүүлж байгаа. Энэ тал дээр ирэх одоо хөгжлийн 5 чиглэлд төрийн албаны зөвлөлөөс яг ямар бодлого баримталж байгаа. Танад энэ талаар судалгаа ер нь байгаа юу? Нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо сая төрийн албан хаагчдын мэрэгшсэн одоо ийм төрийн албан хаагчдыг одоо доктор сургалтад ажилуулна гэдээ ярьж байна. Тэгээд энэ дээр оронтоо нөхөгдөхгүй байгаа байдлын тухай сая тайлбарлаж байна л да. Тэгэхээр одоо ер нь бол энэ нэг талаасаа төрийн албан хаагчдын албанд орохоор өгж байгаа шалгалт өгж байгаа хүмүүсийн чадвар хүрэхгүй байна гэж байна. Нөгөө талаасаа одоо ердөөсөө сул басан оронтоо нөхөгдөхгүй байна. Энэ 47% яваад байна гэж байна. Тэгэхээр энэ оронтоо нөхөгдөхгүй байгаагийн учир шалтгааныг ер нь яг юу гэж харж байгаа юм? Магадгүй эн чинь хуультай ч холбоотой байгаа юм биш үү? Өөрөөр хэлэх юм бол төрийн албанд тодорхой албан тушаал тавьж байгаа тусгай шаардлагууд чинь дэндүү одоо нэг явцсуу тийм шаардлагууд тавьсан учраас магадгүй ажилласан жилийн шаардлага нь ч өндөр үйдэг юм уу? Эсвэл мэрэгжлийн мэрэгсэн байдлын шаардлага чинь яг тухайн албан тушаалд бас тэр болгон тохирохгүй байгаагаас болоод сул орон тоонууд чинь нөхөгдөхгүй. Ингээд одоо зарим байгууллагууд, төрийн байгууллагуудад бүтэн оронтоогоор ажиллаж чадахгүй хүмүүс хин нэгний ажлыг хавсарч хийгээд ажлын ачаал нь нэмэгдээд идэг тал байдаг юм биш үсттэй. Тэгэхээр энэ одоо оронтоо бүрэн нөхөгдөхгүй байгааг та нар арай өөр талаас нь харж үзэх хэрэгтэй юм биш үү? Хуулийн зохицуулалтайгаа холбож харах хэрэгтэй юм биш үү гэж би хоёрдугаарт нэг бас асууж хэлмээр байна. За гурав дахь нь ер нь ингээд энэ бүрэн оронтоогоор ажиллаагүй байгаа тохиолдолд одоо энэ ер нь одоо бүрэн оронтоогоор ажиллах энэ үүрэг хариуцлагыг төрийн байгууллага дээр хэн хүлээх юм? Хэрэв удирдах албан тушаалтан төрийн албан хаагчийг өөрт ногдсон ажил үүргээ яг ажлын байрныхаа тодорхойлтон заасан ажил үүргээ хийгээд гүйцэтгэх тэр боломжийг бол одоо удирдах албан тушаалтан бүрдүүлж явах ёстой. Гэтэл сул орон тоонууд тэнд цаана байгаад идэг. Тэр ажлыг нь хин нэгэн хавсарч хийгээд идэг. Ажлын ачаал нь нэмэгдээд идэг. Авж байгаа цалин мөнгө нь их нэмэгдэхгүй байгаад идэг. Тэгэхээр энэ ингэж орон тоогоо бүрэн ажиллуулахгүй байгаа удирдах албан тушаалтанд ер нь та нар хариуцлага хүлээлгдэг үү? Энэ хуулийн зохицуулалт байна уу? Та нар энэ дээр ер нь яаж ажилтдаг юм бэ гэж. За би ийм 3 юмыг тодруулж асууя. Энийг цаашдаа энэ 5 жилд ирэх 5 жилд ер нь яаж засах гээд байгаа юм? За хэрлэн гишүүний асуултанд ажлын хэсгийн 6 номерын микрофон. Төрийн албаны зөвлөл хариулт. За ажлын хэсгийн 8 номерын микрофон. Зэдвсрэн дээр. За хэрлэн гишүүний асуултанд хариулъя. За цахимжилттай холбоотой асуудал. Төрийн албанд цахимжилтыг одоо нэвтрүүлснээр орон тооны хөдөлгөөний зохицуулалт яах вэ гэд. Манай байгууллагаас барьж байгаа чиглэл болон ер нь манай байгууллага бол төрийн одоо байгууллагуудад зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, хуулийн хэрэгжилтийг хянах, алдсан одоо алдаа зохицлыг илрүүлэх, түүнийг засан сайжруулах иймэрхүү одоо чиг үүргийг хэрэгжүүлдэг. Бид нэр одоо засгийн газар болон улсын их хурлын холбогдох байгууллагууд, төрийн байгууллагуудад өгч байгаа зөвлөгөө чиглэлүүд юу вэ гэхээр цахимжилтын асуудлыг бол мэдээллийн системийн интеграцийг зөв хиймээр байна. Төрийн байгууллага болгон дээр маш олон төрлийн цахим одоо системүүд ингээ харилцан уялдаагүй ажиллаад байгаа нь нэг талаасаа энэ төрийн албан хаагчдын тоог бууруулахад бол төдийлөн нөлөөлөл үзүүлэхгүй байгаа юм биш үү гэдэг зүйлийг ярьж цахим хөгжил инновац яамтай бол энэ дээр нэлээд олон арга хэмжээнүүдийг бол хийж эхэлж байна. За нөгөө талаасаа цахимжилттай холбоотой төрийн албаны цахимжилттай холбоотой зүйл дээр энэ сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа болон томилгоотой холбоотой бүх үйл ажиллагаануудыг бид энэ оноос эхлээд бүрэн цахим хэлбэр рүү оруулж байна. Гурав дахь дээр нь манай байгууллага бол цахимжилтыг энэ хянах шалгалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж чадчихэв. Тэгэхээр төрийн албанд цахимжилт нэвтэрснээрээ албан тушаалын одоо оронтоо хэд их бууралтай байна гэдэг бол бас нэг тийм зөв шийдэл биш. Яг ямар тохиолдолд албан тушаалуудыг бий болгох уу, ямар тохиолдолд албан тушаалуудыг нийлүүлж нэгтгэж энэ үйл ажиллагаанд захимжих уу гэдгийг бас цахим хөгжлийн инновацийн яамтай хамтраад хийж байгаа. За энэ цахим яамны төрийн нарын бичгийн дарга ирсэн сууж энэ дээр бас нэмэлт тайлбар өгөх бах. За сул орондоо нөхөхгүй байгаа асуудал
хуультай холбоотой гэж төдийлийг хэлэх боломж бас муу. Яагаад тэгэхээр хуулинд бол албан тушаал гэдгээсээ илүүтэй англи зэрэгэл тавигдж байгаа шаардлагуудыг нэлээд сайн зааж өгдөг. Бид нар яагаад сул оронтойг нөхөхөд ийм удаашралтай байгаа юм бэ гэхээр тамлах эрх бүхий этгээд буюу байгууллагын удирдлагуудын энэ албан тушаалын нэгслийг зөв бий болгох, захиалгуудыг өгөх, сонгон шалгаруулалтыг хууль заасан цаг хугацаанд нь явуулах, ялангуяа одоо албан агчдыг меритийн зарчмаар бэлтгэх тал дээр үнэндээ дутагдaltaй байна. За энийг хийлгэхийн тулд бүх яам агентлагууд дээр чадхуун зарчмын аудитыг бас хийгээд эхэлжлээ. Тэр энэ дээр бид нэ сургалт хийх ажлыг засгийн газрын хэрэглэх газартаа бол бүх яам агентлагын тамлах эрх бүхий этгээдүүд дээр 11 сараас эхлээд сургалтын удирдлага активтай хамтраад хийгээ явж байна л да. Тэр энэ нөгөө хүн нь муу гэдгээсээ илүүтэй тамлах эрх бүхий этгээдийн өөрийнх нь одоо ажлын менежментийн асуудал бол энэ дээр бас нэлээх нөлөө үзүүлээд байгаа гэдгийг хэлэх нь зөв гэж бодож байгаа. Бүрэн оронтойгоор ажилуулахыг бол тэр байгууллагын удирдах ажилтан өөрөө хариуцах ёстой. Энэ дээр яг одоо бүрэн биш байх. За гүйцэгээд 1 минут. 8 нойр юм. Батлагдсан орон тооныхоо хүрээнд яг хүмүүсээ бүрэн авч ажилуулахгүй байгаа бол тэр хүнд хариуцлага тооцох нь тэр хүнийг томилсон байгууллагын эрхийн асуудал байгаа. Бид нэр энэ дээр ямар зөвлөгөө дэмжлэг үзүүлж ийн гэхээр та нар сул орондоо гарангууд аль болохоор чадхуун зарчмын хүрээнд дотроосоо сонгон шалгаруулалтууд хийгээд тамлаа. Хэрвээ тэгж чадахгүй бол ижил төстэй төрийн байгууллагуудаас сэлгэн шилжих хэлбэрээр томилгоонуудыг хий. За бүр одоо боломжгүй байгаа бол нээлттэй сонгон шалгаруулалт явуул гэдэг энэ зөвлөмжүүдийг бол бүх төрийн байгууллагуудад өгч энэний дагуу бол сонгон шалгаруулалт болон томилгооны асуудлууд дээр нь бол дэмжлэг үзүүлээд ажиллаж байгаа. За болно. За гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.